Хүү нэг төмөр хадаас амандаа зов. Тэгээд тэрийг шууд залгив. Гэтэл гинэд бөөлчих гэж байгаа юм шиг болов. Тэгээд шууд нэг өндөг амнаасаа гаргаж ирв. Дараа нь 2 3 дахь өндөг гаргав. Үзэж байсан хүмүүс бүгдээрээ шагнал өгөхөөр ойртож ирэв. Тэр хүүгийн хийсэн гимгүү шинээр сурсан элбэн тэр өөрийнхөө болон ээжийнхээ 14 оны амьдралын зардлыг олж. Тэгээд тэр яарад гэртээ гүйж очив. Ээжигээ харсан даруйда тэр шууд ээжээсээ биеэ эргүүлж өгөхийг хүсв. Харин ээж нь зүгээр л зөөлөн хүчээр түлхэн. Тэгээд хүүгийн биеэс мөнгөн тэмдэгтүүд тасралтгүй унаж эхлэв. Ээж нь баярлаж байгааг нь хараад хүү ээждээ амлалт өглөө. Тэр удахгүй эдгээр мөнгөн тэмдэгтүүдийг алт болгоно гэж ээждээ амлав. Гэхдээ нас ихэх тусам тэр энэ гудамжны элбэн зөвхөн өдөртөө явхад л хүрэлцэн гэдгийг ойлгов. Хүүхэд байхдаа өгсөн амлалттайгаа нийцхийг хүсвэл тэр том зүйл хийх хэрэгтэй байлаа. Гэтэл тохиолдлоор асар том боломж түүнд ирсэн. Тэр өдөр хүүдийн гавтаа үзүүлбэр үзүүлж байлаа. Тэгсэн тэр нэг цагдаагийн ахмад түүнийг харан түүнд бодит гав зөвлөв. Тэр бодит гавнаас олон хүний нүдэн дээр салж чадахгүй гэж асуув. Ийм хэлбэрийн сорилттой тулгарсан хүүдийн тэр 50 ухаалаг эргэж харан дараа нь бүснээсээ ганц төмөр утас гаргав. 5 секундын дараа хүүдийн үнэхээр гавыг тайлж чадсан юм. Танхим дэлбэрч байх шиг алга ташилтыг сонсож байлаа. Тэгээд хүүдийн нэр үндтэй болох аргыг бодож олов. Дараа өдөр нь тэр цагдаагийн газарт очиж бүх мөнгөө гарган шоронгийн хороотой өрсөлдсөн юм. Тэр хүүдийг барьж чадахгүй гэж хэлв. Тийм сорилттой тулгарсан үед шоронгийн дарга сонирхож эхлэв. Тэр өөрөө хүүдийд гав зүүж өгөв. Түүний бүх биеийг наривчлан шалгаж тэгээд дараа нь шоронд хийсэн. Түүний ихнэр салан ядаж байхад хүүдийг үнсэж амьдралаа бодов. Шоронгийн дарга болгоомжтой байсаар хүүдийн амийг харж ямар нэгэн зүйлийг шалгажээ. Шалгах үедээ ямар ч асуудалгүй гэдгийг мэдэж авсан. Шоронгийн дарга хэрвээ хүүдийг зугтаж чадахгүй бол түүнийг нийгмийн аюулгүй байдлыг зөрчиж баримчилсан гэж хэлнэ. Хүүдийн үүнийг сонсоод огтхон сандраагүй хүмүүс явсны дараа үнэхээр илбээ эхлэв. Энэ удаа шоронгоос зугтах үзүүлбэр. Хүүдийн том сонингийн хаяг дээр гаргаж ирв. Түүний нэр нэг л өдөр бүх айл өрхөд мэдэгдсэн. Нэр нь алдартай болох үед хүүдийн үүндээ зэрэгцээд өөрийн элбийн ур чадвараа улам сайжруулах үзүүлбэр хэрэгтэй гэдгийг ойлгов. Үгүй бол хурдан албан нэрээ алдах эрсдэлтэй байлаа. Хүүдийн санаа зовж тэрээр эд ангийн мэрэгчлэн Жимтэй уулзсан. Жим 1 секундэд түлхүүрээ тайлах хэрэгсэл бүтээжээ. Тэр улам илүү зоригтой санааг бодож олов. Тэгээд тэр шоронд орж ирэв. Шоронгийн хороотой тоглоом хийж эхлэв. Төмөр гинжээр бие бүрхсэн байхад энэ шоронд зурхтах хэрэгтэй болов. Сорилтын өмнө шоронгийн хорооч түүнд үзүүлэх зүйлээ бэлдэж хүүдийн элбээ ашиглахгүй байхыг хамгаалахын тулд шоронгийн хорооч түүний хувцсыг авч хаяад шууд шоронд хийн амийг наалддаг туузаар битүүлв. Шоронгийн дарга энэ удаад тэр зүхтаж чадахгүй гэж бодож байсан. Гэвч хүн бүхний явснаар хүүдийн үргэлж барьж байсан гартайгаа чөлөөтөө орхив. Түүний гарт 6 хуруу байсан юм. 5 минутын дараа шоронгийн хорооч дахин хаалгыг нийхэд хүүдийн алга болсон байв. Зөвхөн газар тунсан гинжүүд үлдсэн юм. Энэ удаагийн шонгоос зугтах үзүүлбэр хүүдийг алдаршуулсан. Хүмүүс түүнд нэр өгсөн. Түүнийг бүх улсарт алдартай болсон. Зугтах хаан хэмээн хүүдийн хурдан энгийн шоронгоос зугтах нь түүнд хангалттай биш байлаа. Хүүдийн Жим 2 усны самнаас зугтах элбэг бүтээжээ. Тэр өөрийн 2 хөлөө бэхэлж дүүрэн ус бүхий савнд доошоо харан орж дараа нь савны дөрвөн талд төгжээ тавьжээ. Энэ элб амжилтгүй болвол зарим нэр хүндээ алдагч биш хүүдийн амьдралд бүр эрсдэлд орно. Энэ бүхнийг дуусгаад усны савыг том дэлгэцээр хаав. Хэсэг хугацаа өнгөрсний дараа танхимын үзэгчээс сандарч эхлэв. Тэр хүнээ аврах хэрэгтэй гэж хашгирч эхлэв. Хүүдийн ихнэрч айж шуурхаа савыг нээж аврах хэрэгтэй гэж шаардав. Туслах нь үзээд шууд танхимын гас өнөөгчийг тайзан дээр гаргахыг шийдэв. Тэд усны савыг эвдэж хүүдийг аврах бэлтгэлтэй болсон. Гэтэл дэлгэцийг хөдөлгөж харахад усны сав дотор ямар ч хүн алга байв. Энэ удаагийн үзүүлбэр хүүдийн нэр хүндийг хэд дахин өндөрт өргөсөн.